За хүүхдүүд та бүхэн дэвтэр дээрээ өөрийнхөө ойлголтоор функц мөн бишийг тодорхойлсон гэж багш нь итгэж байна. За бүгдээрээ ярилцъя. За багш нь дараах харгалзааны дөрвөн төрлийг харуулж байна. За энэ харгалзаа маань эхнийх нь нэг элементэд харгалзуулсан харгалзаа, хоёр дахь нь нэг элементийг олон элементэд харгалзуулсан харгалзаа, гуравт нь олон элементийг нэг элементэд харгалзуулсан харгалзаа, дөрөвт нь олон элементийг олон элементэд харгалзуулсан харгалзаа байна. За эхний харгалзаа нь D олон дэлхийн элементүүд A1, A2 гэх мэтчлэн E олон дэлхийн элементүүд B1, B2 гэх мэтчлэн элементтэй F дүрмээр A олон дэлхийн D олон дэлхийн A1 элементийг E олон дэлхийн B1 элементэд харгалзуулсан байна. Мөн A2 элементийг B2 элементэд харгалзуулсан харгалзаа байна. Эндээс D олон дэлхийг тодорхойлогдох мууж, E олон дэлхийг утгын мууж гэж нэрлэнэ. За энэ харгалзаа маань A1 элементэд E олон дэлхийн B1 элемент харгалзаж байгаа. A2 элементэд B2 элемент гэх мэтчлэн бусад элементүүд ийхүү харгалзсан байгаа. Тэгэхээр энэ харгалзаа маань нэг элементэд харгалзуулсан харгалзаа юм байна. Тэгвэл энэ харгалзаа маань функц мөн үү? Биш үү? За хүүхдүүд та бүхэн юу гэж бодож байна? Өөрийнхөө ойлголтоор дэвтэр дээрээ тэмдэглэл хөтлөөд функц мөн бишийг тодорхойлохыг хичээгээрэй. Дараа нь за D олон дэлхийн элемент, E олон дэлхийн элемент өгөгдсөн байна. За F дүрмээр ийхүү харгалзуулжээ. Өөрөөр хэлбэл D олон дэлхийн A1 элемент, E олон дэлхийн B1, B2 элементтэй харгалзсан байна. A2 элемент нь E олон дэлхийн B2 элементтэй харгалзсан энэ харгалзаа байна. За эндээс бол D олон дэлхийг тодорхойлогдох мөч E нутг мөж байгаа. Харах юм бол нэг элементийг олон элементэд харгалзуулсан харгалзаа байна. За тэгвэл энэ харгалзаа функц мөн үү биш үү? За хүүхдүүд та бүхэн сайн ажиглаж агаад өөрийнхөө ойлголтыг дэвтэр дээрээ бичээд тодорхойлоорой. Дараа нь гурав дахь нь буюу D, E олон дэлхийн элементүүдийг F дүрмээр ийхүү харгалзуулсан байна. Өөрөөр хэлбэл D олон дэлхийн A1 элемент, E олон дэлхийн B1 элементтэй харгалзсан, A2 элемент мөн адил B1 элементтэй харгалзсан байна. За энэ харгалзааг сайн ажиглаж харах юм бол олон элементийг нэг элементэд харгалзуулсан харгалзаа байна. Тэгвэл энэ харгалзаа мөн адил функц болох болов уу, болохгүй болов уу? За хүүхдүүд та бүхэн сайн бодоорой. За сүүлийн харгалзаа D, E олон дэлхийн элементүүдийг F дүрмээр харгалзуулсан байна. За энэ харгалзаа A1 элементэд E олон дэлхийн B1, B2 элемент харгалзсан байна. За энэ харгалзаа бол олон элементийг олон элементэд харгалзуулсан харгалзаа байна. Функц мөн үү биш үү? За хүүхдүүд та бүхэн өөрсдийнхөө ойлголтоор дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За тэгээд тодорхойлолтоо ашиглана тийм ээ. A олон дэлхийн элемент бүрд B олон дэлхийн цор ганц элемент харгалзуулдаг F харгалзааг функц гинэ гэсэн байгаа. Тэгэхээр энэ тодорхойлолтыг ашиглаад хүүхдүүд та бүхэн тодорхойлоорой функц мөн бишийг.